Сайн байна уу? Намайг Ники гэдэг. Альфад тавтай морил. Амьдрал чи завгүй өрнөж байна шүү. Өдөр бүр бидэнд маш олон асуултууд тулгарч байдаг. Ямар хувцас өмсөх вүлээ? Цаг агаар ямар байх юм бол? Өнөөдөр юу хийх ёстой вэ? Хийх юмаа бүгдийг хэрхэн амжуулах вэ гэдэл. Гэхдээ бүрч гүнзгий асуултууд бас гарч ирдэг юм. Жишээлх юм бол би яагаад энэ хорвоод амьдарч байгаа юм бол? Би ингэхэд ер нь хаашаа явж байна? Ингээд л боллоо гэж үү? Үнээс илүү юм гэж амьдрал байна уу гэх зэрэг. Энэ бол амьдралын тухай гүн гүнзгий асуултууд. Гэвч эдгээрийг хэрэгцүүлэн тунгаах хангалттай цаг ховор орддог. Амьдралын утга учир итгэлийн талаар бид бүгд өөр өөрийн гэсэн хараатай. Альфа бол энэ бүх гүн гүнзгий асуултын талаар судалж үзэх боломж юм. Энэ бол бусад хүмүүстэй уулзаж эдгээрийн тухай чин сэтгэлээсээ нээлттэй ярилцах сайхан цаг. Намайг Жема гэдэг. Би Тоби байна. Альфа эхэллээ. Google-с хардаг. Google. Мэдээж Google дэш. Википедиар ордог. Интернет. Би олон янзын хариултуудыг бүлгэж үзээд тэгээд тэднийг хооронд нь холбож уялдуулаад өөрийн гэсэн суурь ойлголт гаргаж ирдэг дээ. Эсвэл найзууд ч юм уу? Амьдралын тухай гүнзгий асуулт асуудаггүй. Хариулахад төвөгтэй шүү дээ. Google эсвэл эмээгээсэ. Би бясалгах юм уншдаг. Амьдралын тухай гүнзгий асуулт гарч ирвэл би гэрээхэндээ л хандах байх. Тийм ч чухал асуулт гарч ирээгүй байна л да. Ер нь бол ээж аав хоёртоо л хандана да. Ээж юм аав? Магадгүй эмээ. Би номын сангаас л хариултаа олж авдаг. Аль хэсгээс ч хамаагүй. Яагаад гэвэл би ойр тойрныхоо хүмүүст итгэдэггүй л дээ. Өөрөө л хийх хэрэгтэй. Өөрөө л аливаа зүйлийн учрыг олох ёстой. Мэдгүй түүнээс асуудаг. Тэгээд бүгд бодилдог. Гэхдээ тухайн зүйл арай хувийн шинжтэй байвал эхлээд өөрөөсөө л олох гэж хичээдэг. Альфад ирсэн анхны оройгоо тийшээ орж байгаа хүмүүсийг ажиглаж хагас цаг орчим гадаан машиндаа сууснаа зарим найзууд маань ярьж байсан. Тэгээд ямар ч гэсэн хэвийн хүмүүс олон ирдэг байна гэдгийг хараад өөрсдөө оролцоод үзье гэж шийджээ. Тэнд очихоор Христэд итгэдэггүй цуглаанд явдаг нь ганцаараа байх юм биш үсттэй гэсэн бодол таны толгойд орж ирж магадгүй. Гэвч та энэ хүн бол зөв газараа иржээ. Альфа бол өөрсдийгөө Христэд итгэгч гэж үздэггүй, цуглаанд хамрагддаггүй хүмүүст зориулагдсан юм. Өөрд нь хизээч уулзаж байгаагүй хүмүүстэй амьдрал итгэлийнхээ талаар ярина гэхээр жаахан эвгүй байж магадгүй л дээ. Гэвч явцын дунд хүмүүсийн хооронд гайхалтай нөхөрлөл үүсгэх нь Альфагийн хамгийн сайхан тал юм. Амьдралынхаа ихэнх хугацаанд Христ итгэлийн талаар би өчүүхэн ч сонирхож байсангүй. Альфа шиг газар очино гэж ч юмдээ бодож байгаагүй. Хүүхэд байхасаа би Христ итгэлээр хүмүүжээгүй. Аав минь шүтлэггүй еврей байсан. Тэр агностик үзэлтэн л дээ. Ээж ч цуглаанд хамрагдаж байгаагүй. Христ итгэлийг би огтхонч сонирхож байгаагүй. Нэгдүгээр тийм тун уйтгартай зүйл гэж бодогдож байсан. Цуглаан, Христ итгэл, шашин гэхлээр зүгээр л нэг хэвийн гонигтай санагдана. Гэвч ягаад ч юм ингэж санагдаж байгаад би өөрийгөө буруутгагч шиг. Ер нь би ийм юмтай орооцолдохыг хүсээгүй. Би бас энийг үнэн биш гэж бодож байлаа. Энэ талаар сайтар бодож тунгаахаваас үгүйсгэх оюунлаг дүгнэлт гаргаж чадна гэдэл их л дээгүр санаалan өөрийгөө логик детерминист үзэлтэн гэж нэрлэсэн юм. Өөрсдийгөө Христэд итгэдэг гэх хүмүүстэй мэтгэлцэх би дуртай байлаа. Бурхангүй үзлээ хамгаалж маргадгаараа их сургуулийнхаа хүрээнд би жаахан танигдсан л да. Түүнчлэн үүнийг миний амьдралд ямар ч хамааралгүй зүйл гэж үзэж байлаа. 2000 бэрийн алсад 2000 жилийн өмнө амьдарч байсан хүн яахлаараа надад хамаатай болохыг би ерөөсөө ч ойлгохгүй байлаа. Зүгээр л үеэ өнгөрөөсөн октын хамаагүй зүйл шүүд. Одоо бодоход нэг л юм дутагдаад байж. Яагаад гэвэл би одоо цагтаа амьдарч байсангүй. Үргэлжил дараагийн болох зүйлд тэмүүлдэг байлаа. Сургуульд байхдаа шалгалтуудаа дуусгачих бол амьдрал сайхан болчихно доо гэж боддог байлаа. Гэтэл шалгалтаа өгч дуусаад 3-7 хоног болоод л энээс илүү зүйл амьдрал байх л ёстой доо гэж бодогдож эхэлнэ. Тэгээд за сургуулиа төгсгөлөөр л жинхэнэ амьдрал эхлэх байх таа гэж бодсон. Сургууль яаж төгслөө дахиад л 3-7 хоногийн дараанаас энээс илүү зүйл амьдралд байх л ёстой доо гэж бодогдсон. За яг найз бүсгүйтэй болох л энэ асуултын хариулт нь юм байна да гэж бодлоо. Тэгээд ямар ч байсан би найз бүсгүйтэй болж чадсан шүү. Гэтэл дахиад л 3-7 хоноод энээс илүү зүйл амьдрал байх л ёстой доо гэж бодогдсон. Үндсэндээ нэг л зүйл дутаад байлаа. Би илүү ихийг хүсэн тэмүүлж байлаа. Хүн болгон нэр алдартай баян болж мөрөөдсөн бүхнээ олж авчихад энэ чухамдаа хариулт биш байсныг мэдээсэ гэж би хүсдэг хэмээн жүжигчин Жим Керри хэлжээ. Нэрд гарч алдраа цорайтуулж Азтай одтой явахыг зарим хүн мөрөөддөг. Зарим нь харилцаа, ажил төрөл, мөнгө хөрөнгө, өөр бусад зүйлсээр аз жаргалыг олж авахыг хүсдэг.
Энэ бүхэн хэрэгтэй ч гэлээ. Амьдралд инээс илүү зүйл байх ёстой гэсэн мэдрэмж танд төрж байв уу? Тийм ээ, амьдрал тэр бүр бидний хүснээр болдоггүй. Боллоо ч гэсэн бүр хүсэн мөрөөдснөөс илүү зүйл төрлөө ч гэсэн яагаад ч юм сэтгэл бүрэн хандгүй шүү дээ. Нэг л зүйл дутаад байх шиг. Инедмийн жүжигчин Рассел Бранд мансууруулах бодис арх миний асуудал биш ээ. Бодит байдал миний асуудал юм. Сэтгэл дотор хоосон орон зайгаа нөхөх шийдэл маань л мансууруулах бодис арх юм шүү дээ гэжээ. Амийн талхуул бий байгаа юм гэж Есүс хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүн болгоны сэтгэлийн гүнд хүсэл мөрөөдлийг биелүүлэх чинь бие мөн гэжээ. Тэрхүү сүнслэг сэтгэлийн үлсгэлэн тайлж цатгаж чадах цорын ганц нэгэн гэдгээ Есүс илэрхийлжээ. Queen Rock хамтлагийн гоцлол дуучин Freddie Mercury сая шүтэн бишрэгчдийн сэтгэлийг татаж асар их хөрөнгө мөнгөтэй болсон боловч нас барахаасаа өмнө хүн өгсөн ярилцлагата маш их ганцаардаж байгаагаа ин хэлжээ. Энэ ертөнцийг бүхэлд нь эзэгнэлж хамгийн ганцаардмал хүн хിവэрэл үлддэг юм байна. Ганцаардлын гашуун нь энэ л байна. Амжилт намайг дэлхийд даяар алдаршуулж сая фунтыг авчирсан ч нэг л юмыг олж авахд минь саад болсон. Хүн бүрд амин чухал тэр л нэг зүйл бат бих хайрын харилцааг. Есүс зам үнэн ам бол би байгаа юм гэжээ. Үнэн дээр үрд мөнхөд үргэлжлэх хайраар дүүрэн харилцаа ганцхан л байдаг. Энэ бол Бурхантай харилцах харилцаа. Тэр харилцаанд хүрэх зам нь би мөн гэж Есүс айлджээ. Мөнгө юм уу? Юу намайг аз жаргалтай болгодгоо гэж юу? Хөгжим, мөхөөлдөс, бяслаг. Унтаж амархал надад сайхан да. Мэдгүй биеийн тамир хөлөг мөг тоглох, найзуудтайгаа пабд суух. Нохоо Арх Бүсгүүчүүд ерөнл амьдралын тухай бодохоор жаргалтай болдог шүү дээ. хувцас бүсгүй хүн. Үүнээс илүү юм гэж амьдрал байх уу? сайхан асуулт биш үү? Мэдгүй хэлж чадахгүй юм байна. Хэдэн зүйлийг л бид мэдэж авах хэрэгтэй гэж бодож байна. Өөр юм байхгүй. Үнэндээ олж мэдэх гээл л явж байна. Үгүй. Одоогоор л амьдрах хэрэгтэй шүү дээ. Тийм дээ. Амьдралд үүнээс илүү юм зөндөө байгаа гэдэгт би итгэдэг. Мэдгүй юм да, уучлаарай. 17 төдөө байхаа би хоёр найзтайгаа бүүрээр идээд цонхоор харан замын эсрэг талын дэлгүүрүүдийн талаар ярьж байлаа. Гэтэл тэнд бичсэн нэрүүдийг нүдээ байдгаар нь онилглооч уншиж чадахгүй байгаагаа би гинт анзаарсан юм. Тэгэхээр нэг найзынхаа нүдний шилийг гуйгаад зүүтэл үг бүрийг өнгө хэлбрээр нь бүгдийн тодорхой сайн харж байлаа. Тийм сайхан тод харагдахад би гайхсан л да. Би өмнө нь харж чадаж байсан ч гэлээ тэгэхэд жинхнээсээ сайн харсан хэрэг. Есүс чухам юуг өөрчилж өгдгийг үүгээр хамгийн оновчтой дүрсэлж болох юм шиг надад санагддаг. Есүс бол Бурхныг олж харах томруулдаг шил юм. Бас энэ дэлхийг тэс өөрөөр харахад туслах томруулдаг шил мөн. Есүс би бол үнэн гэжээ. Зарим хүмүүс Христэд итгэжтэд хандаад та амьдралынхаа утга учир зорилгыг олж авсан чинь сайхан хэрэг байна. Гэхдээ эн чинь надад огт хамаарахгүй гэдэг. Үүнийг бодоод үзвэл логикийн хувьд алдаатай байна. Хэрв Христ итгэл үнэн юм бол хүн бүрдэл амийн чухал ач холбогдолтой биз дээ. Харин үнэн биш бол худлаа юмд итгэж байгаа нь бидэнд сайхан хэрэг байж таарахгүй. 20 дугаар зууны Содбилет аваргуудын нэг C.S. Луисийг Нарниагийн домог захиалаар нь хамгийн сайн мэддэг гэж хэлж болох юм. Тэр Христ итгэл худлаа юм бол ямар ч ач холбогдолгүй. Үнэн бол туйлын чухал ач холбогдолтой. Харин энэ дунд зэргийн ач холбогдолтой гэсэн ойлголт огт байхгүй гэж юм. Би хуульч гэр бүлээс гаралтай болохоор их бичиг их сурвалжийг харахыг цаанаасаа л хүссэн. Өмнө нь би тухайн баримтыг үзээгүй байсан л да. Гэтэл Есүсийн амьдрал, үхэл, амьлалтын тухай хичнээн их баримт нотлогоо байдгийг хараад бүр маш их гайхсан шүү. Шинэ гэрээнээс олж үзэж болох эдгээр баримтыг уншаад үнэн юм байна гэсэн дүгнэлтэд би хүрсэн. Өмгөөлөгчийн хувьд ажилласан сүүлийн хэрэгүүдийн нэг дээр би давж заалдах шатны шүүхэд 20 дугаар зууны хамгийн агуу шүүгч гэж болох Содухантан Лорд Дэнини өмнө очиж байлаа. Номын сангийнх нь хамгийн их ноорч навсайсан ном өөрийнх нь Библи гэж тэр нэг удаа хэлж байсан юм. Тэр хүн энэ баримтуудыг анхааралтай судлаж үзээд үнэн байжээ гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Оксфорд их сургуулийн профессор байсан нэг эрхэм Есүсийн амьлалтыг түүхэнд хамгийн сайн гэрч нотлоготой үйл явдал гэж цохон тэмдэглэжээ. Орчин үеийн шинжлэх ухааны анхдагчдаас хичнээн олон итгэгчд байсныг би мэдээгүй байлаа. Декарт, Ньютон, Кеплер, Галилео, Лок, Коперник, Фарадей, Кельвин, Пастор. Манай үеийн агуу эрдэмтдийн нэг болох Фрэнсис Коллинз бол хүний ДНХ дэх 3 тэрбум гаруй нуклеотидын дарааллыг тодорхойлсон манай үеийн хамгийн нөлөө бүхий шинжлэх ухааны судалгаа гэж олон хүний үздэг хүний геномын төслийн захирал байсан юм.
Есүстэй хэрхэн учирч Христ итгэлийн үнэнд итгэсэн тухайга тэр инхүү ярьж байна. Намайг багад манай гэрт итгэлийн тухай нэг их хөндж ярьдаггүй байлаа. Аав маань их сургуульд драмын жүжигийн багш, ээж жүжигийн зохиолч байлаа. Коллежид ороход минь оюутны байранд шашны тухай яриа шүүмдөл болтол өрн төгсөн. Альваг авч үзэх үнэлэмжээ ямар нэг итгэл үнэмшлийн тогтолцоонд уялдуулах тодорхой шалтгаан надад байсангүй. Энэ бол ерөөс танил биш. Миний дотор суугдаагүй зүйл байсан. Хүн ер нь сэтгэл хөдлөлтөөн тулгуурлаж л итгэл сүсгт автдаг юм байна гэж би таамаглаж байлаа. Гэтэл би тийм мэдрэмжид итгэдэггүй. Эсвэл багаас нь шашны суртлаар хүмүүжүүлэхээр тэгдэг байх. Харин надад ийм байгаагүй наадтай гэж бодогддог байлаа. Хүний бие түүний бүхий л бүрэлдэхүүн хэсгийг наривчлан судлах надад тун их таалагдсан. Тэр тусмаа генетиктэй танилцаад би үүнд ухаангүй дурласан юм. Тэгээд анагаахын сургуулийн сургалтын хөтөлбөрийг дуусгаад олон төрлийн өвчтнүүд рүү очисонд молекул эрхтэн системийн талаарх хэсвэр хичээл судалгаанаас инхүү салж жинхэнэ хүмүүстэй уулзлаа. Нэг удаа зүрхний тун хүнд эмгэгтэй өвчтний маань цээжин тушаан маш хүчтэй өвдөлт өгөх үеэр би дэрэгдэн байж таарсан юм. Тэр нас дээр гарсан сайхан сэтгэлтэй эмэгтэй байлаа. Өвдөлтөнд тэсэж гарсныхаа дараа яг тухайн нөхцөлд итгэл нь яаж өөртөө тус болсон тухай надад тэр ярьж өгсөн юм. Дэрэгдэн байсан эмч нар тийм ч их туслаж чадхааргүй байхад харин итгэл нь өөртөө туссан гэдгийг тэр сайн ойлгож байлаа. Итгэл гэж юу болохыг өөрийнхөөрөө тайлбарлаж өгснөө над руу харахад нь би чимээгүй л байлаа. Тэр асуусан харцаар ширтэнгээ. Эмчээ та юунд итгэдэг вэ гэлээ. Хүн бид хизээ нэгэн цагт хариулах ёстой болдог хамгийн чухал Бурхан байдгүй гэсэн асуултанд хариулах цаг ирснийг түүний асуултаас ухаарснаа би эцтэй хүлээн зөвшөөрсөн юм. Гэтэл ямар ч баримтат нотлогоо харж амжлагүйгээр би ийм нөхцөлтэй тулгардаг байх шүү. Уг нь би чинь эрдэмтэн биз дээ. Эрдэмтдийн хувьд өөрсдийнх нь хийдэг зүйл гэж зарлан тунгалдаг ганцхан зүйл байдаг нь баримт нотлогоонд үндэслэж дүгнэлт гаргах явдал юм. Гэтэл би үүнд хичээл зүтгэл гаргаагүй байсан юм. Манай ойролцоо амьдардаг нэг пастор дээр очиж энэ бүхний талаар асууж ярилцахад минь тэр надад тун их туслаж үлээ. C.S. Lewis-ийн бичсэн Mary Christianity гэдэг гайхалтай номыг тэр надад бэлгэллээ. Яагаад гэвэл тэр номын зохиогч нь яг л ийм замыг туулсан Оксфордын эрдэмтэн гайхалтай сувд ухаантан байсан юм. Хүн логикийн дагуу бодож дүгнэлтний үндсэн дээр итгэл үнэмшилтэй болох боломжтой байдгийг тэр номноос би анх олж мэдсэн. Орчлон ертөнцтэй холбоотой ариун их мэдээллийг эргэн тойрноосоо бид авч байдаг бөгөөд орчлон эхлэлтэй. Энэ нь матери болон энергийн ажиллагааг тодорхойлох тогтмолуудад бүгдэд нь захирагдах маш нарийн тооцооллын дагуу эргэлдэж амьдралд байх боломжтой яг таг тогтоогдсон тодорхой зүйл тогтол дунд оршдог байна. Миний хайртай математикийг чухам яагаад ямар нэг байдлаар энэ ертөнцийн тулгуур зарчмын төлөө ажилладаг вэ гэдг нь бүтээгч өөрөө ч математикч байх гэж бодогдуулдаг. Энэ нь намайг Иесус Христ гэдэг түүхэн хүн рүү авчирсан бөгөөд түүний тухай баримт нотолгоо хангалттай үлдсэн нь надад шин зүйл байлаа. Би Христийг түүхэн хүн гэхээсээ домог төдийл боддог байсан юм л да. Энэ талаар уншиж судлах тусам бодитоор амьдарч байсан сургаал номлол үглээс амилсан тухайн ч хүртэл асар их нотолгоо баримт бүхий түүхэн хүн юм байна гэдгийг ойлгосон юм хам. Эхлэлээсээ цааргалж байсан ч хийх хэрэгтэй гэж бодоод тэр өдөр өвчтнийхөө орны дэргэд эхэлсэн аялал бурхангүй үзлийг минь улам батжуулах байх гэж бодож байснаар минь биш. Харин намайг итгэлд авчирч төгссөн нь тун гинтийн явдал байлаа. Хэн нэгний тухайн мэдээ баримтуудыг мэдэх тухайн хүнийг хувьчлан таних нь тун ялгаатай. Нөхрийг минь Фил гэдэг. Би танилцаад 3 жил болж байна. Биднийг уучрахаас өмнө гайхалтай эр хүн гэдэг веб сайтаас тэрнийг би анх олж харсан гэд үзье л дээ. Тэрнийг хараад би за сонирхоод үзье гэж бодсон минь гарцаагүй. Түүний гайхалтай чанаруудыг илтгэхэд хуудас бүрт зориулагдсан байв. Ориглон дэврүүн зан, уян зөөлөн сэтгэл, оюуны онцгой чадвах, хоол хийх авьяас гэд. Тэр үнэхээр гайхалтай хүн юм байна да гэж би бодох байх. Гэхдээ энэ бол зүгээр л толгойн мэдлэг, харин тэрнтэй хандлах онцгой завшаа надад тохиосон болохоор гайхалтай хүн мөн гэдгийг нь би таньсан. Энэ бол түүнтэй хамт байснаар олж авсан мэдлэг, зүрхний мэдлэг юм. Үнэн бол үнэн гэж Есүс хэлэхдээ зүгээр л ухаанаараа ойлгох үннээс илүү гүнзгий утгыг илэрхийлж. Еврей ойлголтоор бол үнэн гэдэг нь амсаж мэдэрсэн үнэн байдаг. Ухааны мэдлэг, биеэрээ амсан туулсан мэдлэг, толгойн мэдлэг, зүрхний мэдлэг хоорондоо маш том ялгаатай.
Есүс үнэн гэж би мэднэ гэж хэн нэг нь хэлвэл зүгээр нэг баримтад тулгуурлан үнэмшиж байгаа тухай биш юм. Тэр амьлсан Есүс Христтэй харилцаатай болсон гэдгээ хэлж байна. Тиймээс би бол зам үнэн гэд сүүлд нь ам мөн гэжээ. Би чамд амийг өгөхөөр бялхам амийг өгөхөөр ирсэн гэжээ. Бялхам амийг авахд маань саад болж амьдралыг маань хорлож сүрүүлдэг зүйлсийг шийдэх гэж Есүс иржээ. Би дэлгүүр явах ёстой дурггүй. Бүр жигшдэг. Би дэлгүүр явахаас харшилтай байх. Гэхдээ миний эхнэр Пипа заримдаа намайг ятгаад хамт явдаг л да. Христ мэдээсний баярын яг дараах юмдаг. Хямдар зарсан үед бол хамт дэлгүүр явъя гэж надаас гуйлаа. Нэг дэлгүүрт ороод бусад бүх цамцтайгаа яг адилхан өнгөтэй сайхан шин цамц худалдаж авлаа. Тэндээсээ гараад эхнэртээ бэлэг авахаар өөр тийшээ явлаа. Ёстой гайхамшигтай нэг дэлгүүр рүү яваад орчихлоо. Бүүн чигцэлдэ санаанд багтмааргүй. Пипа өөрөө хүртэл залхаад за гарыг гэж байна. Тэгээд гарахаар явж байтал яг хаалган дээр дохиолол ханг нэж гардаг байгаа. Хамгаалагч нарч гүйл дэдэрлээ. Тэгээд хаалга хааж хүмүүсийг нэвтрүүлэх юм боллоо. Гарах гэж байсан бөөн хүмүүс, орох гэж байсан бөөн хүмүүс бүгд байрандаа зогслоо. Бид яг хаалган дээр зогсож байсан юм. Тухайн мөчөд хаалгаар гарч байсан бидний 6 хүнийг бусдаас холдуулан тусгаарлаа. Хинээс нь болж дохиолол ажилласан болохыг шалгах боллоо. Эхний хүнийг хаалгаар гаргалаа зүгээр байлаа. Тэрнээс болж дохиолол дуугараагүй нь илт байсан л да. Дараагийн хүнийг ч бас гаргалаа. Тэр ч бас дохиолол дуугараагүй нь тодорхой. Тэгээд 3 дахь 4 дахь хүн зүгээр гараад явчихлаа. Тэгээд Пипа вит хоёр л үлддэг байгаа. Арайчтэй. Дэлгүүрээ сулгаа хийдэг хүүхэнтэй би чинь гэрэлсэн болж байна уу? Пипагаас болж л дохиолол дуугарчтэй гэж би бодож амжлаа. Тэгээд тэрнийг хаалгаар гаргалаа. Дохиолол дуугарсангүй. Яадаг вүлээ? Надад л ямар нэг юм байж таарах юм. Хин нэг нь миний цүнх сав руу юм хийчихснээс гарцаагүй. Одоо би чинь баривчлагдах нь шоронд орох байх та гэсэн бодол зурс хийлээ. Бөөн хүмүүс хоёр талаас ширтээстэй юм хулгайлж яваад баригдсан гэмт хэрэгтнийг илрүүлчихлээ шүү дээ. Тэгээд би ч гарлаа, дохиололч хангинлаа. Намайг нэг тал руу гаргаад үүргэвчий маань авч нэгжлээ. Гэтэл дөрөвчийн дэлгүүрээс худалдаж авсан нөгөө цамц шошго юутай чигээрээ гараад ирлээ. Өөрийгөө буруутгах мэдрэмж хүчтэй төрж байлаа. Гэвч энэ бол хуурамч буруутгалын мэдрэмж байсан л да. Би заримдаа зөв биш зүйлийг, сайн биш зүйлийг хийснээсээ болж өөрийгөө жинхнээсээ буруутгадаг. Гэвч Бурхан танд хайртай. Тэр надад чартай гэдэг гайхалтай мэдээг дуулгая. Таны төлөө, миний төлөө амиа өгөх гэж Есүс Христ ирсэн. Тэр өөрөө Бурхан байсан. Таны бүхий л гин бурууг, миний бүхий л гин бурууг, таны урд хожид хийсэн бүх буруу юмыг, миний урд хожид хийсэн, хэлсэн, бодсон бүх буруу зүйлийг загалмай дээр тэр үүрч бидэнд уучлалыг авчрахын тулд бидний оронд амиан өргөсөн юм. C.S. Lewis-ийн хэлснээр уучлал бол яг л амьдралын маань бичлэгийг бүхэлд нь арчиж цэвэрлсэнтэй адил гэжээ. Бид энэ уучлалыг хүлээн авах үед амийг, бялхам дүүрэн амийг олж авдаг. Бялхам дүүрэн ам хамгийн сайхан амьдрал бол Есүсийн танд надад хүсэж байгаа тэрл зүйл мөн. Маш олон жилийн турш би хүчтэй хүн байх гэж үргэлжил байдаг чадлаа дайчилдаг байлаа. Би миний найзууд л байж байвал би юунд ч дийлдэхгүй юм шиг санагддаг байлаа. Гэвч бидний хэн ч тийм биш нь үнэн. Амьдрал гэдэг энэ юмыг би зүгээр нэг туулмааргүй байлаа. Үүнийг өөрийнхөө бий болгомооргүй байсан. Тэгээд сэтгэл дотроо гэрэл гэгээ оруулах гэсэн хүсэл эрмэлзэл минь бусад хүн юу гэж бодох вэ гэсэн айцаас илүү хүчтэй болох шиг санагдсан. Эн чинь итгэлийг таяг шиг ашиглаж байгаа хэрэг болсоо гэж хүмүүс их асуудаг. Тийм байж болох юм. Гэвч таяг юуны төлөө байдаг вүлээ? Босож зогсоход дэмнэж хүч өгдөг. Тийм бол энэ л надад хэрэгтэй байна л да. Илүү утга учиртай тусмаа л хэрэгтэй байна. Сэтгэлд байгаа итгэл яг л босож зогсоход минь тусалж байгаа тулгуур шиг байх үед, өндөр ууланд байхад, ширэнгэн ой төөрчхөөд байхад, шуурга салхитай үед, амьдралын нугчаан, бэрхшээл зовлон сөрөн зогсохоор тэнцэхэд сэтгэлийн тэнхээ хайрлж байгаа үед. Мэдээж тэгэхэд л надад хэрэгтэй байдаг. Намайг хэн нэгэн таньдаг, Христ намайг таньдаг гэдгийг итгэл минь зүрхний хүнд хэлж байдаг. Үн цэнээр намайг худалдаж авсан. Гэрэл гэгээгээр ерөөсөн гэдэг. Бүтлгүүтэж бүдэрснээс минь үл шалтгаалan хэдэн удаа унаж туссныг минь тооцохгүйгээр биднийг хайрлсныг итгэл хэлж өгдөг. Ямар ч байсан Есүс намайг хүлээж авсан. Үнэхээр тийм л юм бол би үүнээс зуурхал болно. Яагаад үгүй гэж.
Христ итгэл уйдгартай, худал хамааралгүй зүйл гэж би бодож байсан. Гэвч Есүсийн тухай уншихад тийм биш байлаа. Есүс өөрийгөө Бурхан түрэх зам гэжээ. Тэр бол таны амьдралын утга учир, зорилгыг өгдөг нэгэн мөн. Тэр өөрийгөө үнэн ба амь гэжээ. Үүний жинхэнэ биелэл түүгээр дамжуулан Бурхантай харилцаа тогтоосноор гүйцэлдэнэ. Альфа бол таны өөрийнхөө байх орчин. Та бодож байгаа зүйлээ илэрхийлж, бүх зүйл дээр асуулт тавьж мэдгэлцэж болно. Дэндүү яригтай юм уу, дэндүү энгийн асуулт гэж байхгүй. Таны харж байгаа үнцэг бусад хүмүүсийнхтэй л адил чухалд тооцогдно. Ирэх өдрүүдэд аяллаа хамтдаа үргэлжлүүлцгээе. Амьдрал, итгэл, утга учирын тухай асуудлуудыг судалжныг адал явдалт аян зам билээ. Бодоод үзтээ. Хүн 70 наслан гэвэл амьдралынхаа 20 жил 3 сарыг унтаж, 10 жил 5 сарыг зурагт үзэж, 5 жил 9 сарыг ямар нэг тээврийн хэрэгслээр зорчиж, 7 жил 6 сарыг хооллож ундалж өнгөрөөдөг байна. Цаана нь 570 мянган цаг үлдэнэ. Тэгвэл амьдралын хамгийн чухал асуултыг асуухад 24 хүрэхгүйг нь яагаад зориулж болохгүй гэж? Альфад тавтай